За сайн байцгаана уу. Ингээ Garden City хотгонд оршин суугч байна. Авг Болд Эрдэнэ гэдэг манай эхнэрийн цэцэг гэдэг 3 хүүхдийн хамт амьдардаг. Ингээд Garden City хотхныг сонгох болсон шалтгаан болоод оршин суугчийн хувьар сэтгэлдээ та бүхэнд хуваалцах гэж байна. Яагаад Garden City хотхныг сонгох болсон бэ гэвэл нэгт нөхрийн маань ажилдаа ойрхон байсан байршлын үед ер нь хотын шинэ төлөвлөлтийн хэсэгт байрлаж байгаа. Тэгээ хамгийн гол бас сонгох болсон шалтгаан нь хүүхдүүд маань яг бие даагаад өөрсдөө дугуй унах салхинд гарах, салхилах насны хүүхдүүд болцсон. Тэгээд хотхны зорчих хэсэг машины хөдөлгөөнөөс хол дугуйгаа өссөн үедээ унах боломжтой. Тоглоомын талбайн аюулгүй орчин бит хоёрт маш их таалагдсан. Тэгээд л ерөнхийдөө энэ хотхноо сонгосон. За ингээ оршин суугчийн зүгээс таалагддаг зүйл маань нэгдүгээрт автомашины зогсоол шөнө өдөр хизээч ирсэн байсан зогсоол хангалттай байдаг. Цаг алдаад байдаг. Ерөнхийдөө нэг 5 давхар байр бас манайх 5 давхар мөртлөн цахилгаан шаттай. Тэгээд байрны бүтэц зохион байгуулалт, дотоод зохион байгуулалтын бас их онцлог шийдэлтэй. Дараагийн нэг зүйл нь болохоор ногоон байгууламж, бүгдийн тоглоомын талбай, байр алганы голд автомашины хөдөлгөөнөөс хол бүгдийн аюулгүй тоглох нөхцөл боломжийг хангасан тоглоомын талбайтай. Энэ бол маш том онцлог давуу тал гэж бодож байна. Тухайн үед нэг байрны суглаанд суглаа болон Camaro машин нэг ийм супер хонжуртай гэдэг юм бид хоёр үсэн мдэггүй байсан. Тэгээд 20 оны 9 сард байрны супер хонжурын суглааны өдөрлөг болно гэд байрны блокийн сонгоод, байраа сонгоод дахиад давхар тэгээд тоот гэд ингээд дартс шидэх хэлбэрээр явуулсан. Тэгээд суглааны хувьд бол бүр ийм шинэлэг хууль хэлбэрээр биш шууд ингээд дартс шидэх хэлбэрээр тэгээд нэг яг ингээд бодиттой явагдсан. Тэгээд анх азтан болно гэж ерөөсө бодоагүй байсан учраас байрны тоот хэлэхэд бид хоёулаа бүр гайхаад манай нэг мэтгэл манай тайзан дээр гарсан байсан. Би ерөөсө мдээгүй. Баярлал манай тоот хэлж гин гэл ямар ч байсан ээжд хэлжсэн. Тэгэл азтан болсон. Тэр тийм нэг сайхан өдөр энэ байрныхаа хамгийн том хонжуурыг хоцсон азтан болсондоо баяртай байгаа. За өнөөдөр манай гэр бүлтэй хамт байсан баярлалаа. Та бүхэн ч гэсэн манай хөрш болоорой. Баяртай.